Энэ зөөр Южин Ахмадууд бол дайчид гэдгийг танив. Тиймээс тэр Жэйхэн гэхлээр эндээс цогтой гэж санаж болгов. Гэтэл манай хүү одоо тэднийг барьж авахгүй бол тэднээс цогтож чадахгүй болно гэж зүтгэв. Жэйх эмээсар санаж байгаагаар Кванса 300 км-ийн дотор анхаарал хандуулсан ямар ч голх сярч гэдэг тасгай чадвартай ажээ. Хэрэв тэд одоо ялахгүй бол бусад Ахмадуудыг цуглуулад хамтдаа дайрч магадгүй юм. Шансайд энэ удаад их оноо цуглуулмагцаа маш их хамтдаа мэдэх болно гэж хэлв. Гэвч сая Жэйхэнд ямар нэг хачин зөж байгаа тул болгоомжтой байхыг санаалав. Гэсэн хэдий ч шанс ихмээд удаад Жэйхэн бол дөнгөж нэгдүгээр курсын сарагч бөгөөд тэд энэ арга хэмжээнд хэдэн удаа оролцсон болохоор илүү туршлагатай гэж хэлв. Тэр сойд өөрийг нь тэднийг хормын дотор хөх гээд өгөхийг хараарай гэв. Ингээд тэр урагшаа дайран орлоо. Жэйхэн муу яливч хөдөлсөнгөө бөгөөд шанс хэлмээрээ далайхад тэр зөвхөн бэлхүүсээрээ хашаа гэрэж болтов. Манай хүү түүний дайралтаас болтож чадсан чанга хаж. Харин сойд түнд хүүхдэд ямар нэгэн болоогүй байх гэж хэлэхэд үг автаггүй нош гэж харав. Манай хүүхийн нэгэн өөдөөсөн сэлэм далайгаад утсан гэж би ойлгов. Энэ зур шан өртөө энэ хүүгийн дайралтыг хах хэмжээний чадвартай нэгдүгээр курсын сурагчийн нэрийг мэдэхгүй байх харахгүй. Төр зүгээр лацтай байсан гэж хэлв. Тэр Жэйхэнд өөрийг нь зүгээр шийдвэрлэхийн нэгдүгээр курс гэдгийг сануулад дахин дайрсан ч Жэйхэн дахиад болтов. Ууртай Ахмад хэд хэдэн удаа сэлмээр цагсан ч аль нь ч түнд хүрсэнгүй. Эцэст нь шан хөжөрч эхлээд яагаад энэ хүд цохиж танаа чадахгүй байгаагаа гайхав. Гэтэл ч Ахмадын сэлмийг далайж явах нь барьж аваад уур чадварыг нь сайшаав. Манай хүү хөжөрсөн Ахмад руу төхөж очиод сэлмийг нь нүцгэн гараараа битлэн бутлаад ийм битэвэж яаж өдөө хүртэл амьд үлдсэн бэ гэж асуув. Эцэст нь Жэйхэн гараараа сэлмийг битлэхэд сүүний хэд гайхав. Манай хүү шанаас нүрийн шашгаа яг одоо үлдээвэх явуулна гэж хэлээд нүдэндээ нь сэлэм нь хугарсан тул 3 секундын тоол хажиж хаг эхлэв. Юун нь чичирч эхлэв. Энгийн шит урлагийн нэгдүгээр курсын сурагч ийм орохоор өөрийг нь ялан дийлж чадна гэдэгт тэр итгэж чадахгүй байв. Жун хариу өгөхгүй байхад жун түнд боломж олгоогүй гэж битгий хэлээрээ. Яагаад гэвэл өөрөө түүнийг ашиглаагүй штэ гэв. Жэйхэн нэг л хортой хөдөлгөөнөөр шаны ирүүрөө цохиж сойруу хашаа сав. Шин сурагчдын өнгөчлөлийн систем шинжүү шан хасагдсныг шууд заршив. Академийн хяналтын өрөөнд багш нар Минжи шин зүүн нанган оноо осны дэлгэц дээрээс уншив. Жонгэ гэдэг багш анхаа биш харин Минжихэн гэдэг үе таних хүн байгаа ч. Тэр Пак Хаажун гэдэг өөр нэг багшаас ямар нэг асуудал гарсан эсхийг асуув. Гэвч адилхан гайхсан Хаажун үр дүнд ямар нэг буруу зүйл байхгүй гэж тайлбарлав. Хаажун Ким Жиан гэдэг өөр нэг багшаас түүний талд ямар нэг асуудал байгаа эсхийг асуув. Гэвч ямар ч асуудал байсангүй. Энэ зур захирчгийн царайнд иштэй энийн сэржил тодорч тэр Минжихэн татагдсан бололтой байв. Дэмлэн дотор сой Жэйхэнийг яг хэн болохыг хэлхийг шаардсан ч манай хүү Южинд бэлтгэлтэй байхыг сануулад нөгөө Ахмадыг бас зөвсөрцгэй гэв. Бас удахгүй явуулах партийн өрсөлдөхийг хүлээж авахыг хүсв. Южин өөрийгөө зэвсэлж байхдаа Жэйхэн өргөж ийм хүчтэй байсан болов уу гэж гайхав. Энэ бас зэвсэрлээд харин сай бүхнийг илүү төвтэй болгосон тэнэг шаныг хараа. Шаныг унгасан мангас шиг хөвгөө ясан ч гурвуулаа. Нэгний эсрэгөө хан дэндүү аюултай байв. Тэр ядаж тэдний нэгийг нь үгүй хийгээд энэс цогтох хэрэгтэй гэж шийдэв. Тэр хотгуудаасаа нэгийг нь шүүрч аваад цачирсан эжэнзүү дайрангүү. Шан тимч муу шийдвэр гаргаагүй гэж Жэйхэн бодов. Тэр эмэгтэй дайр хийж төрөгдүүлсний дараа цогтох боломж гарах төлөвлөгөөтэй байгааг нь мэдж байв. Энэ бол сайн төлөвлөгөө боловч Южин зүгээр энгийн хүн байсан бол л ажиллах байлаа. Сойгийн гайхширтыг төрүүлж Южин сойроо товчхоор холбоогоо өвчүүлж Ахмадуудыг хутгаа шитгэхэд хүргэв. Хотоо хүрэхээс өмнө Южин эргэн тойрондоо хаалт өсгөв. Ойролцоо харж завсан Жүжиний хувьд Ахмадуудтай ганцаараа тэнцэн гэдэг арайч хүнд хിവэр байна гэж бодов. Бас тэр туслахаар явцаар энэ аль хэмээн ариун гэрж гिचгийг төвчөөв. Энэ ариун гэржийг ашиглан гялалцсан сэлэн бүтээсэн манай хүүгийн анхаарлыг татав. Энэ бол Инагийн өөрмөц өр чадвар бөгөөд алхимийн шавхар гэдгийг тэр мэдэж байв. Ина юу ч мэдээгүй Ахмад дээр хэд хэдэн ариун сэлэн буулгаж түүнийг харпаж амнаас нь цас садрахад хүргэв. Сой газар унахтаа тэдгээр 3 сурагчдын зөвхөн нэг нь биш бүгдээрээ мангасад эснийг ойлгох. Уддалгүй систем тоглогч Кванса хасагдсныг зарлав. Хувь нэмрийн түвшингээс хамааран тоглогч Жүжин 50 мянган оноо авч харин Ина мөн 50 мянган оноо авлаа. Ахмадыг унахсныхаа дараа Ина бүс рүү хавчаад би та нарт саадуулсан юм биш үү гэж хэлв. Довтлсон Южин түүнд үгүй чамайг болоод бид яаж чадлаа гэж хэлв. Эцэст нь энэ түүнээс өмнө гаргасан санал хിവэрэ байгаа эсхийг асууж манай хүү Койнагийн талаарх мэдээллийг шинжлэх хэрэгтэй байж магадгүй гэдгийг ойлгов. Тэр хүн ам цөөтэй үйл итгэсэн маш их санаж нэгэн гэдгэн тодорхой байна. Уддалгүй систем тэдний бүлэглэл үсгэж Жэйхэнийг өдөрт бичээр томсныг мэдээж. Хэсэг хугацааны дараа хар тарсан зүудний ойн хорогдох байрны ойролцоо зарим бол мөртөд харилбиж зарим сурагчид өмнө нь хүмүүс тэр замаар явж хорогдох байранд орсон бололтой гэдгийг олж мэдэв. Ахмадууд Кванса шинжүү шануудыг устгах чадсан нэгдүгээр курсынхнийг хайж байна. Тиймээс тэд хайхаа болж энэ орчныг л ажиглахаа шийдэв. Шинэ сурагчдын онгоцлолтын тоглоом 3 өдөр өргөжчдөг бөгөөд тэдгээр шалтан бандинаар хорогдох байранд
Бүтэн 3 өдөр сууж чадахгүй гэж тэд үзв. Тэд 3 шин сурагчийг осохоор урагшсахад Южин орхин гарч ирээд Ким Син хүн гэдэг Ахмадын цэжийг гэрэл цоолж систем түүнийг хасгцныг зарлав. Өөрнийг Ахмад Южин цогтж байгааг нь зараад бусдын төхөөгөв. Ингээд тэд түүний яраасгүй. Гэвч Южин инээн сэвсэр гүйж байгаад тэднийг тавуулаад байгааг таалаад юм бүхэн хэвэн явагдаж байгаад санаа намарчээ. Тэр өдөлгүй тэдэнд рүү ирж хараад яг ч ясны араас гүйж байгаа нохонод шиг харагдаж байна гэж хэлв. Ийм том бүлхээрээ явж байгаа тийчгүй байна уу гэж тэр асуув. Уртай Ахмадууд түүнийг яг тэр газар засахыг шаардав. Гэвч Южин тэднийг ухаанмаатай гэж бодоод өрөөжлүүлэн зогтов. Саяхан Жэйхэн тэдэнд хорогдох байр аюулгүй газар байж болох ч хоочхон сольж оноо цөглөх хэрэгтэй учраас тэнд бүтэн байж чадгүй гэж хэлсэн билээ. Охид гайхсан ч манай хүү тэдэнд зарим Ахмадуудыг агнах хэрэгтэй гэж ингээнээр хэлв. Одоо цагт Южин хүний чадварыг бууруулж чадах нэгдүгээр зэрэгшийн амьд бийд болох зарим муугаас хөтлөөгүй. Тэр үнийг олсондоо баяртай бөгөөд төлөвлөсний дагуу Ахмадуудыг өрхөж чадсандаа амжилттай байсан ч гэвч аж маш хязгаартай хүрч байгаа санаа зовж эхлэв. Тэр салхины хүч чадвараа ашиглан тэднээс хос руу шидэгдэж бүх зүйлийг Жэйхэнээ гартууштэй. Ахмадууд тохон газар руу ороход тэдэнд мөөгөн цэрийн ортой спорын бүсэд орсон тухай мэдээлв. Өмнөх нь Жэйхэн шин сурагчдын ангуц хэхийн үеэр парализийн спорын мөнхтэй хэрхэн харьцах арга болохоор Жан дээр очиж байжээ. Жан түнд хар мадаар хийсэн шүүс нь хар тарсан зүудний ойд түгээмж байдаг тус хамгийн сайн арга байж магадгүй гэж мэдээжээ. Гэхдээ энэ нь зөвхөн эмчилгээнд л хэрэгтэй бөгөөд нөлөөсөө сөрчлөн сэргийж чадахгүй. Хэрв та аль хэдийн парализийн спорын мөөгний нөлөөнд ор байгаа бол энэ нь маш сайн хэрэгжигдэх болно. Одоо цагт Ахмадууд хаандагаа ойлгоод зогсцоо. Южин зогтож байхыг харах зур систем тэдэнд парализийн спорын бүсэд орсныг мэдэгдэв. Мөөгөн амьдрах орчин. Тэдний нэг нь өдөрдөгч Жифт энэ маш аюултай болохыг төхөөр илтгэн. Тиймээс тэрээр ухрахыг санаж болгоно. Гэвч Жифүг уурсан зогтож байгаа Южин рүү харна. Тэрээр бусдаас ийм хол ичээд одоо бууж өгөх ёстой гэж өв хэмээн асууна. Гэвч бусд нь одоо алдаа гаргуулж бүх зүйл сүрнэ гэж үзнэ. Тиймээс тэд хөөхөө зогсоохыг санаж болгоно. Гэтэл Жиг Ким Сүн хүнийг нэгдүгээр курсын тэр зэжүүд хүн буюу Южин аж чадахад одоо ийм утгагүй юм ярих зогсоо гэж зүтгэн. Тэдний донд боломжтой нэг нь Жихүгт хандан өрсөж бичин нэгдүгээр курсыг байх нь хамаагүй. Учир нь сааруулагч спорын мөг ойролцоогоор 50 метрийн радиуст амьд биедийг сааруулдаг. Тур тэд бас сайчин бол ямар ч нэмэргүй гэдгийг сануулна. Жив тэрхэн бас сайчин гэж бусдад итгүүлнэ. Тэрээр парк хук гэвч энд үлдэж дебаф буюу сөрөг нөлөөний бүсээс хол байж тэднийг харж хаягташаагаад үлдэгчийн түүнийг дагаж ахныг барихаар явахыг тушаана. Тэрээр тэдний бүх бяцхан заж мэх ямар ч нэмэргүй гэдэгт итгэн. Хэдийгээр тэд гişүүдийнхээ нэгийг өгөөш болгон ашигч өөрсдийг нь орхинд оруулан төвчлөх гэж байгаад мэдж байгаа ч тэр юм. Тэр тэднийг өөрийг нь дэндүү дээш хийж байна гэж бодно. Ангийн нэг нь нэгдүгээр курсынхэн өөрийг нь хоорхоо эзөрөх юм. Гэдэгт тэр итгэж чадахгүй. Хэсэг хугацаанд гүйсний эцэст тэд Южинд гүйцэж очих бөгөөд Жигтүнд ийм шар шавхаа шиг хүн тэднийг ингэж хичээлээ гэж хэлнэ. Тэрээр түүнийг хаашаа зогтох гэж байгааг асуухад Южин айц сандрахаар тэднийг өгтнөөч. Бүгд дууссан гэдгийг мэдэрнэ. Южин хин нь өөрийг нь хараасан бэ гэж асуугаад гараа өрхөхийг шаардах болно. Эрчүүд зэсэн барин тэр зүггүй хөд Жиг түүнийг дуустал нь бардан загнаж байгаад нэнэд нь хүрнэ. Эрчүүд түүнд бараг хүрэх шахмагц тэр инээн сэлээд зэсгэрээ нэг мөгөнд хүрэхэд тэр нь хаарна. Сааруулагч спорын мөг хагарч 50 метрийн радиус дах бүх амьд бид 2 цагийн турш сайцны систем тэнд мэрэгдэнэ. Өнгөрсөн явдлыг дурсахад Южин Жэйхүнд хандан тэд ямар нэг чухал зүйл хайна гэсэн ачаа хайсан газар нь модноос өөр юуж байхгүй байна гэж гомдолсон. Жэйхүн мөнсөн модны шүүс шавхаж байхдаа тэд яг зөв газартаа байгаа тул хэсэг хүрэхийг хүснэ. Энэхүү арга хинжээ дайчдад илүү ашигтай байгааг тэд анзаарсан гэдгийг юу үнсэрж. Харин энэ ур чадвараас ихээхэн хамаардаг шийднүүдийн хувьд зэрэглэл болсон түнээс доош их ур чадварыг ашиглах нь том хязгаарч гэдэгтээ санал нийлнэ. Би бэлбэр сайтай дайчдын хувьд дэмлэнд энэ хязгаарч ямар ч нэмэргүй юм. Өөрмөц ур чадвартай Инагийн хувьд гайгууч харин өөрийнх нь хэрэгтэй давталгааны бүх ур чадвар засчихсан бөгөөд түүний хийж чадах хамгийн сайн зүйл бол баф шившиг очим үндсэн ур чадварууд гэж Южин харамсан. Тэрээр юу хийх ёстойгоо асуухад Жэйхүн тэр үндсэн ур чадваруудыг аль болох хүр дүнтэй ашиглаж төлөвлөгөө гаргах хэрэгтэй гэдгийг тайлбарсан. Тиймээс тэрээр түнд шилжиж буюу чангийн ур чадварыг ашиглаж чадах эсэхийг асууна. Южин мөнийг чадна гэдгээ бахархалтайгаар хэлээд түнд шидэт ууршихын онолыг зааж өгсөн хүнийг сануулна. Шилжилт гэдэг нь хүний байршлыг товтаасан багийн гишүүний байрлалаар сарих шившиг гэдгийг энд дурдна. Иймээс тэр үгээр ямар төлөвлөгөө хийх гэж байгааг нь асууна. Үндсэн модны шүүсийг цуглуулж дуусаад тэрээр эмэгтэйчүүд хандан шүүсийг ашиглан шийдэлтэй нэргээд хөгжилтэй зүйл хийж болох юм гэж хэлнэ. Одоо цагт Жэйхүн энэд бэлтгэлтэй байхыг хэлэхэд тэр зөвшөөрнө. Южингийн байгаа талбайд Жихүг түүнийг үнэхээр мөг хавруулсан галзуу юм гэж харах боловч Южин шилжилт ур чадвараа идэвхжүүлж ээж хүлээхийн өмнө тэрээр алах болохдоо одоо өөрийнх нь ээж өгш басныг мэдэгдэнэ. Тэгээд Жэйхүн түүний алах болсон газар харж ирээд Жиггийн нүрд өвшвэж
Одоо өөрийнх нь ээж гэдгийг зарчна. Манай залуу ахшгсрагчийн харийг хугалж газар тунгаах бөгөөд дараа нь өөрөө газар бөн. Жиг газар унсан хിവэр бөгөөд одоо ч сайдсан чихтэй хараад урсгаж ихнэ. Сайжилттай хിവэр байгаа тэрээр Жэйхүнд хандан бүх зүйл төлөвлөөний дагуу явагдана гэж бодож байна уу? Химэн өөртөөгөө асуугаад цааруулагч спорын мөгний амьдрах орчинд орж ирсэн түүнийг киник гэж дуудана. Тэрээр Жэйхүнд имерхий зүйл хийнэ гэдгийг нь гадарч байсан гэдгийг хашна. Тиймээс тэрээр хамтрагчдынхаа нэгийг гадаа хүлээлгэн үлдээсэн бөгөөд спор сандармагц тэднийг дуусна гэж амжина. Тэрээр үгээ хийж дуусаагүй хад Жэйхүн түүний үлдээсэн залуу ирэхгүй гэдгийг хашна. Эргэжсэн Жиг шат хотлоо ярьж гин гэх боловч удалгүй. Сүнөгийн үлдээсэн газраас хашгирах чимээ гарч тавлагч Пак Сүнөг өсгөгцнийг систем тэдэнд зарчна. Сүнөгийн биеэр Инагийн ариун сэрэн нэвт татгсан байдалтай газар хэвтэх бөгөөд систем Жэйхүн, Южун, Ина нарт 100 мянган оноо олгоно. Жихүг газар эргэрсэн байдалтай хэвтгэхэд Жэйхүн найз нь ирэхгүй гэж өөрт нь хэлснийг сануулна. Хитрхи өөрсөн Жигтэд дараагийн 2 цагт яг гэж нөхцөл байдал байгаа бөгөөд биеийн зүгээр болоогүй байхад өөрийн биеэр түүнийг шийдэх гэж ашигна. Түүнийг үгээ хийж хад манай залууныг алхам орхичаад яг гэж нөхцөл байдал байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэж хэлсэн. Энэ дүр зураг сүкийг үнэхээр цочирдуулж энэ хүү яаж хөдлөж чадж байна хэмээн гайхшруулна. Энэ байж басангүй зүйл гэж тэр эсэргүүцэх бөгөөд жун үнтэй санал нэгтэн. Гэвч Жэйхүн үүнийг бурхадтай яар гэж хэлнэ. Үнэн хэрэгтээ тамгийн өрөөж түнд ямар ч хэвийн бус нөлөөжийг бүрэн үүсгдэг тус манай залуу сайжигтын дебаф төртдөггүй юм. Одоо сүкийн царайгаар хөс цовч ихрэх бөгөөд Жэйхүнд түүнээс хол байхыг сануулна. Гэвч бусад нь өдөлгүй багийн гишүүн ашиглаж буй аимшигт дүр зургийг харна. Өдөлгүй систем тоглогч Оошин хүүг өсгөгцсөн бөгөөд тоглогчид болох Жэйхүн, Южун, Ина нар 100 мянган оноо олж авсныг зарлана. Энэ асуудал шийдэгдмэгц манай залуу үлдсэн 3 хүн лөө инээмсэглэнэ. Тэднийг зогсоохыг гуйхад тэрээр 3 зөнгөн устгана. Ингээд баг дахин 3 удаа 100 мянган оноо цуглуулна. Багш юунуудандээ итгэж чадахгүй. Тэгээд өдөлгүй 1-р курсын чансаа шинжлэхэд оройд Минжэйхүн, 2-р байрт Ким Ижун болон Сүүин, 2-т Ан Хой, 5-р байрт Лис Хүүг болон Чаюан, 7-р байрт Жан Хоснор бичигдэнэ. Энэ зөөр Южин үсэн модны шүсийг угаад бөөлжих шахна. Гэвч энэ түүнийг ирж чалхахад тэр одоо биендээ байгаагаа хүлээн зөвшөөрнө. Тэд хоёулаа гарч явахдаа Жэйхүн шийдвэрхийн тасаар маш их зүйл мэддэм шиг харагдаж байгаа бөгөөд номон дээр шигжилт ур чадварыг энэ байдлаар ашиглаж болно гэж хизээч уншиж байгаагүй гэж энэ сэтгэлдээ хуваалцсан. Гэвч Жун шидэн болоод 3 сард хүрээгүй байгаа бөгөөд тийм учраас түнд онол заасан хүн нь өөрөө гэдгээ юу ч мэдэгдэнэ. Гайхширсан энэ Жэйхүн анханасаа дайчин болохоор төлөвлөжсэн гэсэн үг үү гэж асуув. Южун нүунийг баталж Жэйхүн хэвхэн сарын өмнө талаанд маш ихэн хардаг байсан гэж хэлнэ. Южунгийн гайхшруулж байгаа царын ганц зүйл бол Жэйхүн модны шүсийг мэддэг байсан явдал. Бөгөөд тэрийн зүйлийг хаанаас сурсан юм бол мөн өөрийнхөө сайжилтыг хэрхэн ярьах юм бас гэж гайхна. Өдөлгүй дэд түнтэй тааралдах ба манай залуу тэднээс сайжилт ямар байна гэж асуугаад аль нь ямар ч асуудалгүй байгаа бололтой гэж хэлнэ. Би зүгээр л галзуу юм шиг гүйж нэгэн шившрэх шивсэн атлаа. Энэ бол байх ёстой зүйл гэж юужиг хүчтэйгээр хэлнэ. Тэрээр энэ рүү харан мөн зүгээр эсхийг асуухад энэ өөрийгөө бас зүгээр гэж хариулна. Эцэст нь Южин Жэйхүнд энэ удаагийн төлөвлөгөө тийм ч муу байгаагүй гэж хэлнэ. Тэрээр түүнийг хөвчлэн тэнийг харагддагч өнөөдөр арай өөр харагдаж байна гэж нэмж хэлнэ. Гинт Жэйхүн түүний хацраас барьж аваад хэнийг тэнэг гээд байгаа юм бэ? Имэмэр хэрэг чанд байгаа юу гэж асууна. Энэ тэднийг тоглож наадаж байгааг зүгээр л харж зогсох бөгөөд Южин яагаад Жунийг тэнэг гэж дууцсныг хайхад харин одоо түүний нэлээд царайлаг харагдаж байна гэж бодно. Тэднийг тоглосоор байх хооронд энэ өөрийнхөө энэ бодолд гинт баригдаж энэ зүйл бодох цаг биш гэдгийг харна. Түүний хацар дээгүүр нулим сурсахад тэрээр болгоомжтой байх ёстойгоо санана. Өдөлгүй тэд хороодох байрандаа буцаж ирээд Жэйхүн ямар нэгэн найшиг бэлдэж эхэлнэ. Энэ түн дээр очиж юу хийж байгааг нь асууна. Тэгтэл тэрээр энэ бол амьдралын өнөө буюу хэв сэргийх хундаа гэж хэлнэ. Тэрээр үүнийг хэлнэ. Тэр үүнийг хэрэг болж магадгүй гэд ахлагч хахасаа сурчээ. Мөн тэрээр 100 гаруй удаа оршдож буй чанаргүй орцуудыг нөгөө хийсэн болохоор Жон ойж байсныг санав. Южин Жэйхүнд ямар ч найзгүй атлаа ийм зүг зааж өгөх юм гэдгэн гахад тэр түүнээс өөр олон найзтай юу гэж ижлээ. Энэ өгөнд гомдсон Южин үнийг арай шудраг бус байлаа гэж хондлоо. Гинсэн Жэйхүнийг үнэхээр гайхалтай. Бас тэдний үеийн хүн биш шиг санагдаж байна гэж хэлв. Тэрээр түн шиг чадвартай хүнийг бараг 10-аад жилээр илүү амьдэрсэн шиг санагдаж байна гэв. Энэ бүхэнд эргэлцсэн Жэйхүн юу ч хэлсэнгүй бөгөөд түүний зэн совин яаж ийм сайн бай цагаа яг олсныг гайхав. Өдөгөө Южин яриагаа завсаах хэрэгтэй сануулж маргааш ямар нэгэн зүйл хийхээр төлөвлөж байгаа юм бол хооллох хэрэгтэй гэлээ. Тэрээр манай хүүд өөрөө ямар нэгэн юм хийх болохоор хүлээж байгаарэ гэж хэлсэн ч Жэйхүн цөглөөсөн жимснүүдээсээ идэх боломжтой учраас санаа зовтгүй гэв. Өөрсөн Южин яагаад ингэж хэлснийг нь асуугаад өөнд итгэхгүй байгаа мó гэв. Тиймээс манай хүү хэрэг өөнд итгүүлэх юм бол дунд сургуулийн гэрийн эдийн засгийн хичээлээр хийсэн жигнэмэрийнх нь өнгөө хийж өгөхийг хүсв. Хэсэг бовсны эцэст Южин тэдгээр нь ягаан өнгөтэй байсныг саналаа. Тэгэхэд нь Сенат түнээс нэрсний чанаа маш хийсэн юм уу гэж асуув. Гэвч Жун тийм биш гэдгийг тодорхой болгов. Гэвч Южин хоол хийж чаддаггүй бөгөөд
Тэр жигнэмигийг идэж ухаан алдсны улмаас багшийг дуудах хэрэгтэй болсныг санав. Асуудлыг тодруулахын тулд тэр өөрөө бас хоол хийж чаддгүй гэврээ хийв. Тэгээд шинэ хоол хийх талаар баг зэрэг мэддэг бөгөөд тэрэнд хоол хийж өгч болох уу гэж асуув. Гайхсан Жэхүн түүнээс хоол хийж чаддаг эсхийг нь асуув. Тэгэхэд нь тэр эмээтэйгээ хамт амьдарч байхдаа өдөр бүр хоол хийдэг байсан гэж хэлжээ. Тэрээр хоол хийж эхлэхийн тулд өсөө боож явахсаар манай хүү Синагийн гэр бүлийн амьдарчны талаар эмээтэйгээ амьдарч байснаа дурдсанаас өөрөө ихтэй мэдээж байгаагүй ганцаарав. Энэ нь түүний эцэг эхийн талаар ямар нэгэн нөхцөл байдал бий гэсэн үг үү гэж манай хүү гайхав. Хэсэг хугацааны дараа Сина хоолоо хийж дуусаад бусдад нь аяхсан өгөв. Юужин амтлаад үсэж хоол амттай болсныг хийж Синэг тэрвэрэв. Жэхүнч бас эцсээр байгаа хоол амттай байгааг сайшаач ийм газар ийм сайхан юм мэдж чадна гэдэгтэй гайхав. Тэдний магтаас Синагийн сэтгэлийг дурцуулж ийм мэдрэмж төрөөд удаж байсан болохоор түүний царайнд инээн цэрж тодроо. Энэ хооронд Мэлс Академийн хяналтын өрөөнд багш Сиоки их хүлээж дүүсгсэн сонсогч ан хоёрын дөрөвдүгээр байранд явж байгааг дуртав. Хамгийн хачирхалтай нэг хоёр дахь байранд илгэцэд явж байгаа нь үнэхээр гайхалтай юм. Багш юунийг өөрөөр тайлбарлах харахгүй учраас энэ нь системийн алдаа байх магадлалтай эсэхэд эргэлзээр байна. Нөгөө талаар жаадарга үнэхээр их баярлсан харагдана. Өмнө нь ийм моноог зөвхөн дайчилж үзүүлдэг байсан бөгөөд тэрээр энэхүү шинэ нөхцөл байдлыг ойлгож чадахгүй байлаа. Дөнгөж 3 гишүүнтэй иж бичтийн баг эхнээсээ ахлах курсынхныг устгаад тэмцээнийг тэргүүлж байна. Баярлсан дараах багш Кимжигээс сайжруулагч Спорын хэсгийг ухраа хай хүсэж Жэхүн гарч ирээд Сэхүүгийн нөөрлөө өршөлхийг анхааралтай ажижв. Тэрхүү ийм нөхцөл байдлыг ийм зүйл шийдвэр гаргаж чадсан бишжээ. Дэн тэрээр дайчдыг дарах чадвартай ажээ. Түүнийг зүгээр нэг иж бичин эсвэл нэгдүгээр курсын оюутан гэхэд үнэхээр итгэмээргүй юм. Гинт багш хажуун дарга руу хандан түүнийг хүссэн. Жэхүний материалыг авчирсан ч зөв файл мөн эсгэд эргэлзэж байгаагаа хэлв. Эргэлзсэн дарга түүнээс ямар учраас ингэж хийснийг асуув. Хажуун хөцөлдөж хэсэг дарга тайвшраад ирэхийг санаалав. Эцэст нь багш манай хүүгийн чадварын өнөө 97 хувьтай байгааг харуулсан материалыг үзүүлв. Бас тэр бол дайч ангижлын хаж. Энэ мэдээлэл даргаыг цочирдуулсан хэдий ч удалгүй түүний цочирч инээн зэхэлж болон хуурч. Энд чинь тун сайн хэрэг байна гэж хэлв. Тэрээр Жэхүн ямар чадвартай өөрийн биеэр хармаар байна гэж хэлэхэд багш Сиоки түүнээс хувийн хэрэгээр оролцох гэж байна уу гэж асуув. Дарга хоёрын дээр камерыг ойртуулж байгаад сонирхолтой хувьбар цохихыг санаж болгов. Багш Сиоки бүх зүйлийг биш гэхээ хэлв. Димилений дотор зүүнний бүжиг бүсэд хүмүүсийг устгасаар оноо цогсоор байв. Нэг мэдхэд тэд нэг 100 тэг оноо цогсолсондоо южун гайхаж Жэхүн энэ сайн хэрэг бөгөөд тэд нэгдүгээр байранд орсон гэрцаагүй гэж хэлв. Гэвч Жүүн түүнээс үнэхээр байрлалаа орхиж явах шаардлагатай юу гэж асуув. Жэхүн ахлах курсын тийшээ зүрхээс айдаг болсон хүчээр аргагүй гэж хариулв. Сина илүү их оноо цовлуулахыг хүсвэл нөх хэрэгтэй гэдэгтээ санаж нэгдэв. Эцэст нь Южин тэдэнтэй санал нэгдэж шинэ оюутны агнуурын үеэр хамгийн өндөр оноо авсан дээд амжилт ямар байдаг талаар асуув. Син түнд энэ нь 140 тэг оноо байдгийг хэлв. Тэд цааш явж идэл манай хүн ямар нэгэн зүйл мэдэрч хин нэг нь ирж байгаа болохоор биш гэртээ байхыг бүсгүйчүүдэд тохиогоор итгэв. Тэднийг зогсож байтал хин нэгэн хажуугаар нь хурдтай дайран өнгөрөхөд Жэхүн энэ хүүхчин тэдний хязгаарч гисэн түвшнээс хамаагүй өндөр байгааг анзаарав. Систем димижен рүү холбогдох тавтургүй болж тоглогчийн хязгааршиж дэвтэрснийг зарлав. Жэхүн шинээр ирсэн залууд тэд ингэж дахин уулзна гэж бодсонгүй гэж хэлв. Хязгаарчтаасаа чөлөөлөгдсөн залуу бас хоян байжээ. Тэрээр хоянаас юу хийж байгааг нь асуухад ямар ч хариу өгөөгүй газаргүй шигцээр байв. Жэхүн түүний дууг сонсохгүй байна уу гэж гайхав. Син Жэхүнийг болгоомжтой байхыг сануулж энэ залуу эрүүл биш байна, ямар нэгэн зүйл өдөрт төрсөн юм шиг байна гэв. Тэгтэл манай хүү энэ бол даргын ажил гэдгийг гинт саналаа. Мөхрахасаа өмнө Мэлсийн баярын өдөр залуу сонсогчдод сайхан дор үлдэх хэвээр байсан иймэрхүү зүйл баяж ажээ. Үүний оронд мар тактичгүй аимшигтай улаан талбай үлдээсэн. Энэ үйл явдлын шалтгаан нь Гужааны зааварчилгаа хэмээх онцгой ур чадвар байв. Баригчлаг тахасаа яг өмнө түүний бүх мохоо үлдэж иж болсны дараа Жан дэлхийн нийтийн анхаарлыг өөрөөсөө холбож ногдохын тулд аимшигтай зүйл хийжээ. Тэр эмгэнэж өдөр олон сонсогчд ам өрөвдөж Гужаа орхож чаджээ. Жэхүний хувьд энэ бол Ким Южан ам насаа алдсан өдөр байлаа. Одоо цагт хоян сэлмээ идэвхжүүлж Жэхүн ихрээд хояныг ухаан оруулах хэрэгтэй гэдгийг ойлгов. Гинт нөрнөрийн системээс дэрхэж гарч 90 сэтгүүн өдөрт төрсэн сонсогчийг аврахтаа сурав. Үүж явж улам эрчинжиж эвсэгтэй мөч явж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үсгийг хүсвэл тэрэгцэн дэвтгүүрийн банкны данс 50000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж сувглуу маань заавал бүртгүүлээрэй.